Пестицидээс шалтгаалж ногоо жимснээс татгалзах нь зөв үү? 1% содын усмал буюу 1 литр усанд 10 г сод хийж чутгаад ногоо жимсийг 10-аас 15 минут орчим дэвтээхэд бохирдол болон зарим төрлийн пестицидийг хангалттай хэмжээгээр бууруулдаг. Дэвтээсний дараа цэвэр усанд сойх, урсгал усанд угаах зэргээр дахин 1 удаа цэвэрлэнэ. Ногоо жимсний хонхор нуглаат хэсгүүд дутуу цэвэрлэгдсэн байх магадaltaй учраас хэсэгчлэн цэвэрлэх буюу сойзоор зөөлөн өрөх, дэлгэж урсгал усаар угаах, гүн хэсгийг хэрчиж авах зэргээр мөн цэвэрлэж болно. Ногоо жимсийг хэрэглэхгүй байх эсвэл маш бага хэмжээгээр хэрэглэх нь хүний биеийн хэвийн бичил бидний тоо толгойг зөөрүүлэх, гидснийг өрүүлсэх хөдөлгөөнийг удаашруулах, эдээс шинжлэгдэж нөхөн түлжих үйл явц алдагдах, зарим төрлийн амин дэмэн эрдэс бодисын дуталд орох зэрэг биеийн ерөнхий эрүүл мэндийн эрсдлийг нэмэгдүүлдэг.